Сайн байцгаана уу энэ байна. Та бүхэнд энэ өдрийн амгаланг айлтгая. Тэгээд Луг 15:33 амар амгалангийн бурхан та бүгдийг хамт байх болтугай. Амен. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд юу ярих гэж бодсон бэ гэхээр Луг 9:1-2 уншиж өгье. Есүс 12-оо хамттан дуудаад өвчнийг эдгэх бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл хүчийг тэдэнд өгчээ. Бурхны хаанчлыг тунхаглуулахын тулд мөн өвчтөе хүмүүсийг эдгээхийн тулд тэр тэднийг илгээв. Энд байгаа 12 илгээх гэдэг дээр болохоор юу гэж байгаа юм бэ гэхээр яг юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс дагалдагч нараа дуудаад гэж байгаа. Яг Библийн орчуулган дээр нь болохоор дагалдагч нараа дуудаад. Есүсийг дагалддаг хүн гэсэн үг байхгүй юу? Дагалдагч нар. Тэгээд тэднэрт хэрэглэх эрхийг өгч байгаа. Юу гэж байгаа вэ гэхээр бүх чөтгөрийг дээгүүрэх эрх мэдэл ба хүчийг хэрэглэх right to exercise гэж байгаа. Хэрэглэх эрхийг өгч байгаа. Тэгээд тэднийг богино хэмжээний аялалд явуулж байгаа. Бурхны хаанчлалыг заалгахаар тэгээд бас яаж ийн? Тэгээд бас эдгэрэл чөлөөлтийг хийлэхээр явуулж байгаа. Эдгэрлийг хийлэхээр явуулж байгаа. Тэгэхээр чөтгөрийг хөөнө гэдэг нь угаасаа чөлөөлтгөн гэсэн үг шүү дээ. Тэгээд эдгэн гэсэн үг тийм үү? Тэгэхээр тийм зорилготой явуулж байгаа. Тэгэхээр энд хид хэдийн юм гарч ирж байгаа. Ямар ч байсан биднэрт бүх чөтгөрийг хөөх тийм үү? Зайлуулах эрх мэдлийг бас хүчийг ясан мэн өгсөн байна. Мөн түнчлэн өвчнийг эдгэх бас эрх мэдэл болон хүчийг өгсөн байна. Тэгэхээр энд нэгдүгээрх нь дагалдагч байх хэрэгтэй болж байгаа. Энийг авахд Иесусээс. Тэгэхээр дагалдагч гэдэг үгийг унших юм бол Иохан 8:31 дээр Есүс өөрт нь итгэсэн эдүүчид хэрв та нар миний үгэн дотор байвал үнэхээр миний дагалдагчд байна гэж байгаа. Миний үгэн дотор байна гэж юу гэсэн үг юм бэ гэхээр миний үгэн дотор байж миний багшлах зааж байгааг байнга дагаж тэгээд түүгээр амьдрах юм бол гэж байгаа юм. Та миний жинхэнэ дагалдагч байна гэж байгаа. Тэгэхээр бид нэр яг үгийг байнга сонсож сурж тэгэхээр түүгээр амьдрна гэсэн үг. Тэгэхээр түүгээр амьдрах явдал нь маш чухал. Тэр үед энэ эрх болон энэ хүч өгддөг байх нь л дээ. Иесус Христос. Тэгтээ ямар зоригтой өгддөг юм бэ гэхээр Бурхны хаанчлалыг тунхаглуулахын тулд. Тэр Бурхны хаанчлалыг тунхаглуулахын тулд мөн өвчтөе хүмүүсийг эдгээхийн тулд. Тэгэхээр давхар явж байгаа байхгүй. Бурхны хаанчлалыг тунхаглана бас өвчтөе хүмүүсийг эдгэх эрх үүрэг биднэрт байгаа гэсэн үг. Тэгэхээр Бурхны хаанчлалын тухай ярих өөр. Бурхны тухай ярих өөр. Жишээлбэл би Америк нэгдсэн улсад амьдардаг. Америкийн нэгдсэн улс ингэдэг юм тэгдэг юм гэж нэг ярих өөр. Хол амьдарчаад эсвэл дотор нь амьдарчаад ингэдэг юм тэгдгийн шүү гэж хэлэх өөр. Энд амьдарч байгаа хүмүүс дотор хүртэл өөр ранк байгаа, статус байгаа. Америкийн иргэн болсон хүн байна, нон картаа болсон хүн байна, эсвэл төр визтэй байгаа хүмүүс байна, бүр харалцсан ч хүмүүс байна. Хууль бусаар амьдарч байгаа ч хүмүүс байна. Тэгэхээр дотор байгаа статус нь хүртэл өөр байх нь. Энд өгдөж байгаа эрх мэдэл үүргүүд нь ч гэсэн яг үлээ бас өөр байгаа. Тэгэхээр Бурхны хаанчлалын тухай ярих. За одоо юу гэдгийг Иесус чи ингэж идгээдэг хүн байсан шүү. Питер чи ингэж идгээдэг хүн байсан шүү. Хэдэн он хэдэн цар тэгж амьдарч ээжээ энэ хүн нь гэж ярих өөр. Бурхны хүч эрх мэдлэр ингэж эдгээд гэмаа гэж зааж өгөөд тэр хүч эрх мэдлийг харуулах чинь бас өөр байгаа. Яг тэр үед Бурхны хаанчлал тунхаглагдаж тэлдэг байж байгаа. Тэр энийг мэдэх явдал маш чухал байгаа. Тэгэхээр асуулт нь өөрөөсөө асуултаад нь яаж жинхэнэ дагалдагч байхаа? Жинхэнэ дагалдагч байхын тулд надад хүч эрх мэдлээ өгөөч. Ариун сүнсээ надад туслаач гэж. Үнийг та ганцаараа хийдгүү ариун сүнстэй л хамт хийдэг байгаа. Тэгэхээр тэр хүч эрх мэдлийг авахын тулд бас их шунаж болохгүй. Зүгээр эзний үгээр амьдрах үед энэ аяндаа өгддөг зүйл байгаа. Тэгэхээр та Бурхны үнээр үгээр амьдрах үед та Бурхны хаанчлалд ордог байгаа. Тэгээ аяндаа та Бурхны хаанчлал дотор байгаа хүн түүнийг тунгалахад хүч эрх мэдэл нь гардаг байгаа. Тийм учраас үнээр үгэн дотор байж үгийг үнээр хэрэгжүүлж үгээр амьдрах явдал нь нэг номерын чухал хэрэгцээтэй зүйл байгаа. Тэр үед Иесус аяндаа танд эрх мэдэл болон хүчийг өгдөг. Тэр үед ямар эрх мэдэл болон хүчийг өгдөг гэхээр бүх чөтгөрөөс дээгүүрэх
Тэгэхээр ямар ч чөтгөрийг яана гэсэн үг лээ. Бид нар одоо захирах буюу тушаах их мэдлэг өгддөг гэсэн үг. Гэтэ гол зорилго нь Бурхны хаанчлалыг тунхаглах бас хүмүүсийг эдгэхийн тулд. Тэр зорилгоо ерөөсөө мартуузаа. Тэр та хүмүүсийг эдгэхийн төлөө сайн залбираараа. Тэгээ тань тэр их мэдэл нь өгдсөн байх шүү. Бурхны хаанчлалыг тунхаглахтун. Хүмүүсийг эдгэхтун. Иесус Христосийн нэрээр.